кино шиг амьдрал подкастыг сонсож байна. Энэхүү подкаст нь хүний амьдралд тохиолдсон бодит түүх загтлуудыг бусдад сургамжуулах зорилгоор мөн сонсогчдоос загтал хүлээн авч уншиж хүргэдэг подкаст юм. Та яг одоо subscribe дараарай. Сайн байцгаана уу сонсогчдоо, дараагийн дугаараа хүлээн авна уу. Өнөөдөр би сонсогчоос ирсэн 2 цагтаал за мөн нэгэн пэйж дээр явж исэн хин нэгний амьдрал тохиолдсон нэгэн хөөрхөн түүхийг та бүхэндээ уншиж хүргэе гэж бодож байна. Тэгээд мэдээж пэйж группүүдээс зарим нэгэн цагтлуудаа авч уншиж байгаа. Явандаа зөвхөн сонсогчдоос ирсэн цагтлуудаа уншдаг болно гэж найдаж байна. За ингээд эхний сонсогчоос ирсэн цагтлаа уншиж дуусгачаад пөөх ийм кино шиг амьдрал үнэхээр л байдгийн бах та гэж бодож байсан. Тэгээд энэхүү цагтлыг хүргэе. Сайн байна уу? Ямар хазар санаандгүй энэ подкастыг олоод харчваа. Эхний нэг дугаарыг сонсоод л шууд захиа бичээд сууж байна. Яг одоо 2 пивны ард гараад хаа нэг балкон дээр гарч Улаанбаатар хотынхоо хэсэгэн замын дээрээс яаран хөлгөлдөг машинуудыг ширтэн тамхи байгуулна. 3 хүүхдээ хөдөө амраахаар явуулсан. Надад пив тамхи хоёроос өөр найз нөхөд цусан төрөл үлдсэнгүй. Цусан төрөл гэхээр эцэг их биш шүү. Төрсөнд хэлсний тухай л ярьж байна. Энэ бүхнийг хаанаас эхлүүлэхээ мэдэхгүй юм. Анх их сургуульд ороод танилцах үдшилгүүдээр нөгөө ангийн өндөр цагаахан хүүг хараад харц унагаанд дурлаж билээ. Тэр өдрөөс хойш хичээлдээ явахдаа хамаг байдгаараа гангалж ямар хичээл дээр хамтлагдсан цуухол гээд ханы хуваарийг ширтээстэй. Нэг өдөр цайны газраас гарч яваад булан яг эргэхдээ хин нэгэнтэй мөргөлдөчгөө. Бараг унахын наавар яг цамцны минцэж эсгээс суураад авлаа. Ухаан ороод хартал нөгөөх дурлал залуу маань байв. Аам ивлэхгүй юу гэхээ мэдэхгүй хахад яг унах гэж штэ гэд тэр хэллээ. Ингээд тэр өдрөөс хойш хай таваар найз болж хаа нэг бичдэг боллоо. 2010 он. Би ихээс хоёулаа дүү минь надаас 7 дүү. Би дүүдээ хязгааргүй хайртай. Тэр надад бүхнээ ярина. Бүр ээж аавд хэлээгүй нууцаа хүртэл. Нөхөртөөгөө гал халуунаар дурлалцаж хингүүгээр хинч биш гэдгээ мэдэрч ястай л дурлалдаа шатаж 2013 онд би жирэмсэн болж том охиноо төрүүлэх гээд тэнгэр дээгүүр нисэж явлаа. 6 сартай хөөхөн бонгор гэцтэй байх үед дүү минь найз хүүгнээс жирэмсэн болсон гэдгээ надад хэллээ. 18 настай байсан. Нөгөө хүүгүүн мэдчихэд сураг тасраад хаяад явсан байв. Би ч төрсөн дүүгийнхаа гэрэлд ирээд өг бодож шууд л авах гэлээ. Өөрөө хөвлөдөө үртэй байж миний амнаас тэр үг гарсан учраас дүүдээ төдий чиний хайртай байлаа. Ингээд эмгтээчүүдийн эмнэлгийн гадаа өөрөө жирэмсэн байж дүүгээ хүлээж суулаа. Хэсэг хугацааны дараа хөвлийгээ барьж бүх тийсээр дүү минь нүдэндээ нулимстай гарч ирсэн юм. Ингээд амьдрал үргэлжилж дүү маань тэр өдрөөс хойш тэс өөр хүн болсон. Задгай хувцас өмсөж, өндөр өсгий дуглаж, шивээ сэлгэж, нүдээ хараар будаад тэр үед тэгжил боддог байсан. Үргэлж энд тийм бааранд явж байна. Хаяа ирээд аваач гэд залгана. Очоод авахар та миний амьдралыг сүйтгэсэн, та миний хүүхдээ гүгүү хийсэн гин. Хаяа залхаад нөхрөө явуулж авахулна. Би 3 хүүхдээ ээж боллоо. Нөхөр байнгын ажилтай, би хүүхдүүдээ харангаа гэртээ суусан. Мэдээж тархлаад өөртөө итгэлгүй болж өмсөх хувцас ч олдохгүй. Найз нөхдөчгүй болсон. Нэг ясандаа өөрийгөө хайсан гэхүүдээ. Хаяа нэг гарын оюутан цагийн ганц нэг найзтайгаа уулзъя гэхээр нөхөр явуулах дургүй. Энэ байдлаараа явсаар би 37 хүрч дүү маань 30 нас хүрлээ. Өөрийгөө би нэг царай зүс би хаасаатай гэж хэлэхгүйч боловсрал өндөр. Харин дүү маань намайг 100 нуулахаар өндөр, гуайлыг, царайлаг нэг удаач бант хийж үзээгүй хумс хуруу яг л савх. Үс гизг нь урсгал усал гэсэн үг. Цагаан сараар орсон айл болгон л дүү минь сайхан бүсгүй болсныг нь ярина. Бас Instagram дээр 20,000 гарсан фолловерстай. Гэвч тэр хүнтэй сууж амьдрал зохиогоогүй хэвээр. Хаяа манад ирнэ. Ирэхдээ заавал тосуулна. Би нөхрийгөө гаргана. Явахдаа ахын машин дайгдчихъя гэд өглөө хамт гарна. Энэ байдал тоолохын аргагүй болоо удаа тохиосон. Нөхөр нэг л өөр болоод надтай ойртгоо байлаа. Гадуур хонохгүйч оройтхон ихсээд ярилцах дургүй болоод илт мэдрэгдээд ирлээ. Би энэ тухай ээждээ хэлж ярилцах гээд аав ээжиндээ очих үед дүү минь гэртээ байлаа. Сэтгэлээ онгойтол ээж дүү хоёртойгоо ярилцаад нөхрөө барьж аавна гэж хэлээд гарлаа.
Тэр өдрөөс хойш унтаж байхад нь уцыг нь үзлээ. Юу ч алга. Гэртээ орж ирэхээр уцаа огт оролдохгүй. Хүүхдүүдтэйгээ хальт тоглож байгаад л унтаад өгнө. Баг гоо төрснөөс хойш тусдаа том өрөөнд унтдаг болсон юм. Амралтын өдөр ажил ихтэйгээд гэртээ ирэхгүй. Нэг орой нөхөр гайгүй эрт ирээд хүүхдүүд унтаж байхад гарч машинаа шалгав. Нөхсөв бүрийг нь үзлээ. Нэг Samsung-ийн утас хойд шалвчанд ороос нь гараад ирлээ. Асаагаад үзтэл дэлгэцэн дээр нь төрсөн дүүгийн минь зураг байх юм. Даанч кодтой болохоор нэвтэрч чадсангүй. Ингээд надад хар төрөөд эхэллээ. Арайч үгүй элгүй дээ. Нөхрөөс минь 8 дүү, ийм сайхан дүү минь төрсөн ихчийнхэн нөхрөөс өөр ир олтоогүй гэж юу. Нойргүй хонлоо. Өөртөө итгэж ятан хэдэн өдрийг өнгөрөөлөө. Нэг орой дүү залгаад очиж байна. Ахыг тас гэд хэлээд үг гэлээ. Нөхөр гарсны дараа ургуулan бодож үстэй толгоогоо зулгаах шахам арайч үгүй байлгүйдэ гэсэн бодлыг минь эвдэж бараг 40 минутын дараа дүү уйлаад нүдэн бүлцээсэн нөхөр баргаар царайлсаар орж ирлээ. Нэг л биш зүн совь минь хилээд байв. Тэр шөнө урдны адил би 3 хүүхэдтэйгээ өрөөндөө унтлаа. Дүү том охины өрөөнд, нөхөр зочны өрөөнд. Яаж миний нойр хөрхөвдөө. Чих тавиад хөвтээд л байлаа. Нийлэн удаан хөвцсөний дараа нэг тийм аяархан чимээ гараад байв. Би ч сэмхэн босоод охины өрөөний хаалган дээр чих тавтал тэр хоёр хоорондоо ярьж байна. Одоо тэгээд яах юм? Би хүүхдээ гаргана. Та анхнаас ангих байсан юм бол би тэхлүүлэхгүй байх байсан гэх мэт яриа. Чих шуугаад нүд бүрэлзээд шууд л хаалган савж ороод ойрлсон. Тэр тухай одоо бодохоор бүдэг бадгал санагддаг. Би ухаан алдаж унсан ч байж магадгүй. Хамгийн тод сонсогдсон үг нь та миний үрийг алсан, миний амьдралыг сүтгэсэн хохин, одоо миний ээлж гэсэн юм да. Хоёр талын ээж аавд хэлж нийлээд юм боллоо. Гэвч тэр хоёр ор сургуу алга болсон. Дунд нь зөндөө юм болсон, аль болох тавчлаад бичлээ. Тэр цагаас хойш бараг жил болох гэж байна. Тэд биедээ хязгааргүй хайртай, үхэн хөтлөө хамт байна гэж бүх хүмүүст хэлсэн. Бүгдээс нь холбоогоо тасалсан. Одоо сайн сайхан амьдардаг юм байлгүй. Ямар тач хүүхдээ гаргасан гэсэн. Эхэндээ би нөхөртөө гомддог байлаа. Дараа нь дүүдээ, эцэст нь өөртөө гомддог болсон. Би хаана алдчихваа. Тэр үед дүүгийнхаа хүүхдийг авахулдаггүй байж. Тэр цагаас би дүүдээ гим хийсэн хүн шиг их л долгортой болсон юм билээ. Хэрв тэр хүүхдийг авахулаагүй бол нөхөр минь одоо ч надтай хамт байх байсан болов. Янз бүрээр бодож шаналж арх тамхиар өөрийгөө зоогож байна. Гэхдээ надад тгийх хэрэг байхгүй. Би 3 хүүхдийнхээ төлөө ухаантай байх ёстой. Төрсөн нь хүртэл дайсан болдог цаг юм да. Үлдсэн амьдралдаа яаж тэдний тухай бодохгүй, гомдохгүй, шаналлахгүй өнгөрөх вэ? 3 хүүхэдтэй юу гэж хэлэх вэ? Хиндэж итгэж болдоггүй цөвүүн цаг юм да. Гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань нэлгээсэн байна. Бүр яг ийм амьдрал байдаг гэж үл гэж үнэхээр бодогддсан байна. Тэгээд амар юм төрсөн хичээхаа нөхрийг яаж ир хүн гэж харддаг юм бол доо бурхан минь сохорцсон хүмүүс бас байдаг юм байна. Энэхүү сонсогчдод зориулаад та бүхэн минь зөвлөгөө өгөөд комент хэсэгт бичээрэй. За мөн сэтгэл зүрхийн дэмжээд жоохон ч гэсэн урам өгөөд зүрхний эможи дараад өгөөрэй. Ингээд 2 дахь сонсогчоос маань ирсэн захидлыг эхлүүлье. Сайн уу? Энэ захиа очих өдрийн мэндийг хүргэе. Би өөрийнхөө туулж өнгөрүүлсэн хэцүү амьдралынхаа талаар бичих гэсэн юм. Намайг ухаарах үед би 4 настай л байсан байх. Ээж минь хуучнаар сайд нарын 2 дугаар эмнэлэгт совилогч хийдэг байлаа. Аав гэх хүн надад их дургүй. Ээжийг шөнийн ээлжинд ажиллаа явсан хойно намайг зодоод шүнжин жижиг сандал дээр суулгаад хонолдог байсныг маш тод сандаг юм. Хүүхэд юм ч унтаж байхдаа дохиод сандлаасаа унана. Тэгэхээр өшөглөөд л босгоно. Дүүтэй бол огт өөр харцна. Маш их хайрлана. Тэгээд л би миний төрсөн аав биш юм байна гэж боддог болсон. За тэгээд ээж минь ойр орхон төрөөд доороо 3 дүүтэй болвоо. Хойд аав ээжтэй минь хэрэлдэх модох болгондоо наад залбин шээсээ аваад зайл гэдэг байж үлээ. Тэгээд л ээжтэйгээ өгтөлцөөд хуучнаар зурагтаас 5 бодол руу эмээ өвөг их рүүгээ мөн ч олон удаа алхсан да. Хойд аав тээврийн жолооч байсан. Хөдөөнөөс ирэх болгондоо хүүхдүүдтэй шинэ гутал ховцос авчирч өгнө. Надад л юучгүй ирнэ. Хүүхдэл болсон хойно гордоо чохоорхон харж байгаад дүү тавчирсан ботинкийг өмсөж үзэх гэж оролдоно.
Ээж минь намайг 2 дугаар ангид байхад маш хүнд өвчин тусаж удалгүй бурхан болсон. Би хойд автагаа байх боломжгүй олж өвөө эмээ дээрээ очсон. Өвөөгийн дөө очиход дүүлийн аацэгч маань цуг амьдардаг байлаа. Байнга зодно, хижээл хийлэхгүй, дэвтэр номорж жорлон тэгээд хаяна. Байнгын айдастай тайван унтаж чаддгүй байсан. Хашааныхаа найз өхний амбарт орж даалгавраа хийдэг байж үлээ. Өвөө минь намайг өнгөрөөд өгөхөөр энэ хүүхэд хизүүднэ гэж бодсон уу? Гинтэл миний төрсөн эцгийн сургийг гаргаад олчихсан байсан. Тэгээд нэг л өдөр намайг Баян онгор аймаг руу төрсөн аав руугаа яв. Эрдэм ном сур. Энд миний охин хөгшин ханны насгүй бидэнтэй байгаад димигээд явууллаа. Ингээд л миний хойд ээжтэй хамт амьдрах зовлон ихсэн юм да. Хүн энэ хорвоод хүн болж төрчгөөд хойд аав эсвэл хойд ээжийн аль нэгэнтэй учирсан байдаг бол би хоёулантай таарсан байдаг юм. Төрсөн аавыгаа би 5 дугаар ангид орох жил анх удаа л харсан. Оюутан болж хотод орж ирээд ээжтэй минь тайлцаад цог амьдарч байгаад жирэмсэлж намайг төрүүлсэн юм билээ. Дараа нь сургуулаа төгсөж нутаг буцаад ээжийг минь хайчихсан юм гисэн. Чи миний хайсан охин гэсэн шиг би хаанаас нь ч харсан яг л аав. Гайхалтай дуурайсан байдгийн. За тэгээд хойд ээж хоол өгөхгүй, үнсгэлжин шиг байнга гэрээ цэвэрлүүлж дүү нараа харна. Ангидаа очиод найзуудаасаа маргааш надад борцогт халах авчирч өгөөч гэд гуйдаг байлаа. Орой болгон унтахтаа өвөө эмээгээ санаад байлна. Бас маш их хөлснө. Яа, тэр үеийг эргэн бодохоор маш хүнд байна шүү. 5-6 дугаар анги арай гэж төгсөөд тураалдаа орчихсон охин уйсаар байгаад Улаанбаатар хот руу эмээ өрөөгөө ирж билээ. За тэгээд 7 дугаар ангид орох жил өвөө маань өөд болсон. Цааш нь бичгээ болъё доо. Энэ зөвхөн миний тулж өнгөрөөсөн хүнд хэцүү амьдралын зөвхөн зах зухан. Надад их хүнд зовлон өөрөөсөн юм шиг санагддаг. Өгчих юмсан гэж бодогддог үе зөндөө тохиолддог байлаа. Өвөө эмээ маань дараалал өнгөрөөд би орох айл очих аяахгүй найзуудынхаараа явж орцонд ч хонж их л юм утсан. Төрсөн автагаа 7 дугаар ангиас хойш холбоо тасарсан боловч сүүлд 2018 онд намайг өөрөө хайгаад олоод ирсэн байсан. Би хэдийгээр гомдож явдаг байсан боловч тэр хүнийг уушлаад удаагүй байхад өнгөрчихсөн. Зөндөө юм бичмээр байвч миний үзэж туулсан амьдралын зовлон кино цаашаа ямар их юм үзэж туулавэ гэж би боддог. Азар сайн хандаа учирч насаараа эцэг ихгүй дутуу явсан уу гэлтэй сайхан хатам ээж аав таарсан. Одоо би 2 охинтой сайхан хантайгаа хатам аав ээжийнхээ сайн бэрн болоод жаргалтай амьдарч байгаа. Миний өрүүлэх зовлон бага наснаас минь хангалттай өрүүлсэн гэж боддог юм. Хүмүүс хэлэхэд гэр бүлээ сайн төлөвлөж салж сарнахгүйгээр үр хүүхдээ хойдхын гар харуулахгүйгээр өсгөөрэй. Хойд аав ээжийн гарыг харж өссөн хүний хувьд хэлэхэд төрүүлсэн үрсээ хайрлаарай даа гэж хэлье. Гэсэн цагтлыг нэгэн сонсогч маань бичсэн байна. Үнэхээр хэцүү зовлон, хэцүү амьдралыг туулжээ хөрхий. Гэхдээ одоо хаз жаргалтай сайн сайхан амьдарч байгаад нь үнэхээр баяртай шүү. За ингээд дараагийн хөөхөн түүхээ хүргэе. Ээж нь хоньны гизээр сайхан гурилтай шүл хийгээд өгсөн чинь 3 хүүхэд маань голж байна. Маргааш нь толгойч ханлаа. Бас л голж байна. Ер нь одооны хүүхдүүд хоол хувцас их голоод байгаа нь анзаарэгдсэн юм. Тэгэхээр нэг бодол төрлөө. Гэр бүлээрээ сууж байгаад хүүхдүүдээсээ асуулаа. Аавынхаа хүүхд насанд очих уу гэсэн чинь тгий гэж байна. Бүгдээрээ яг аавынхаа та нар шиг жоохон байх үед очиж амьдран шүү гэсэн чинь за ямар гоё вэ гэд хүүхдүүд минь шуугилдав. Орой болж хүүхдүүд унтахаар нь гэрт байсан боо борцог, үхэр дахианы ямах, хоолны амтлагч гээд амттай шимттэй бүх юмаа доор манаачинд оруулж өгөөд хүүхдүүдийнхээ хувцснуудаас нэг шорт, нэг подвалк, нэг цам цөмд, сандал, нэг бүү зүйлтэйгээд бусдыг нь бүгдийг нь нуугаад унтлаа. Тэр үед 100 байсан юм. Өглөө боллоо. Хүүхдүүд цайгаа уух гээд хөрөгч онгоолгоод 2 дугаар гурилаар хийсэн габрнаас өөр юм олдсонгүй. Бүгдээрээ гайхаад л байна. Идэх болов уу гэсэн чинь идсэнгүй шүү. Аав утас яасан гэхээр нь аавыг нь хүүхэд байхад утас байгаагүй гэлээ. Аа л гэж байна. Миний пад яасан гэхээр нь би ч нөгөө л хариултаа өглөө. Бүгдээрээ хөзөр тоглолоо. Хөзөр зааж өглөө. Үл сөдөл байгаа болтой байн хөрөгч очиж ухаад хөрхийн нөгөө 2 дугаар гурлын гамраа хазаал тавиад байна. Ээж нь орой жоохон ямааны мах аваад ороод ирлээ.
Нөгөө махаараа 2 дугаар гурилтай хоол хийгээд тавьсан чинь өдөржингөө өлсөн хүүхдүүд гусаж өгч байна шүү. Хөргөгч хоосон хിവэр том хүү юм бодоод л суугаад байна. Миний хүү хоёлаа маргааш хоолны юм олноо. Аав нь хүүхэд байхдаа гэр хоолгүй 3 дүүгээ яаж тэжээдэг байсныг мэдмээр байна уу гэсэн чинь чимээгүй заал гэж байна. Өглөөч боллоо. Том хүүгээ дагуулад зах гараад өдөржин хоёлаа ачаа бараа зөөгөөд орой хоёлаа 50,000 төгрөгтэй буулаа. Иви муу хүү минь нүдэн өстө туулааных шиг болчих. Дэлгүүр ороод гэртээ юу авах уу гэсэн чинь шууд л цагаан гурил жоохон мах авч байна. Үлдсэн цөөхөн мөнгөөр нь аав нь хүүхэд байхдаа гөөхийн дуртай байсан юм гээд гөөхий авчихлаа. Гэртээ харсан чинь хоёр дүүн өнөөдөр ээж гизээр хуушуур хийж өгсөн ёстой гоё байлаа л гин. Гөөхийгөө гаргаж ирээд өгсөн чинь амаа олохгүй идэж байна. Иймэрхүү байдалтай 7 хоноод 8 дахь хоног дээр хуучин хэвэндээ ороод гахаа махаваад гэр бүлээрээ шарж идлээ. Том хүмүүс нулимсэн цэлэгнээд биднийг сайн сайхан юмар дутаахгүй амьдруулж байгаа аав аяжээ танд маш их баярлаа гэд ихэр татан уйллаа. Хоёр жоохон ч гэсэн дагаад болж байна. Юм ойлгож ухаарсан бол болоо доо үрсмэн гисэн хөөхөн гэгээлэг цагтл байна. Тэгээд яг цагаа олж энэ хүү цагтлыг уншлаа гэж бодож байна. Учир нь өнөөдөр би том хүүтэйгээ бас хоолны тэмцэл хийсэн. Монгол хоолыг бүр нэг нүдэрээ ч үзэхгүй, нөгөө л нэг муухай бэлэн халуун наваатай өөрөө эрүүл мэндэд муу юмыг л барьж авч эцэх гээд байгаа байхгүй юу. Тэгээд энэ хүү түүхээсээ жишээ аваад хүүгээ нэг эрүүл хоолнд оруулъя даа л гэж бодож байна. Дээр үед өсөлнгөөс болж хүмүүс нас бардаг байсан бол яг одоо өнөө үед тархалтаас хоолны илүүдлээс чихрийн шижингээс болж нас баралт ихссэн байна. Тэгээд та бүхэн минь ч гэсэн аль болох эрүүл хооллоорой үрсэйгээ гэж хэлмээр байна. Ингээд өнөөдрийн дугаараа энэ хүргээ дуусгая. Та бүхэн минь загтал бичгийг хүсвэл description дээр зам comment хэсэгт байгаа линкэн дээр дараад загтал бичээ явуулаарай. Ингээд дараагийн дугаараар уулзтлаа. Түр баяртай.